Монгол Улсын их хурлын эдийн засгийн байнгын орны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт стратегийн ач холбогдлын ашигт малтмлын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний өрөөгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан. Монгол Улсын их хурлаас 2020 оны 1-р сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 1-1 ашигт малтмлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын их хурлд өргөн мэдүүлгийг засгийн газарт даалгасан. Ашигт малтмлын тухай хууль нь геолог уулуурхайн салбарын харилцааг зохицуулдаг салбарын оролцогч талуудын эрх ашигыг тэгш хангах салбарын гол хууль бөгөөд бусад хуультай нийцүүлэн давхардал хийдэл зөрчлийг арилгах шаардлага хэдийнэ үүсэт байна. Тухайлбал хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтран хийсэн геолог уулуурхайн салбарын харилцааг зохицуулж 10 голлох хууль дүн шинжилгээгээр хийснээс 2006 онд батлагдсан ашигт малтмлын тухай хуулийн шинжилсэн найруулгад нийт 153 өөрчлөлт 111 удаагийн нэмэлт хүчингүй болсон 29 зүйл заалт байгаа бөгөөд үүний үр дүнд нийт 267 давхардал 150 зөрчил 150 хийдэл байгааг тогтоосон байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсын эдийн засаг уулуурхаагаас ихээхэн хамааралтай бөгөөд нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялагийг ашиглах бодлого нь уулуурхайн салбарын шууд болон дам нөлөө дагасан эдийн засгийн бусад салбарыг дэмжих замаар улс орны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх шаардлагатайг хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тодорхой заасан байдаг. Иймд ашигт малтмлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж хуулийн төсөл зарчмын шинжтэй дараах асуудлуудыг тусгасан болно. Нэгдүгээр геолог уулуурхайн салбар нь төрийн урт хугацааны доктортой оновчтой хариуцлагатай бодлого шийдвэртэй байгаас хамааран хөрөнгө оруулалт хариуцлагатай уулуурхайг дэмжснээр иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, тусгай зөвшөөрлийг зохистой төвшөнд эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг эерэг үр дүнг бий болгох чухал алхам юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 16,880 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсноос өнөөгийн байдлаар нийт газар нутгийн 4.6%-ийг хамарсан 2,830 ашигт малтмлын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Өмнөөс нийт газар нутгийн 3.4%-ийг хамарсан 1069 хайгуулын тусгай зөвшөөрөл, 1.2%-ийг хамарсан 1761 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа буюу хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 2.8 дахин бага байна. Өнгөрсөн хугацаанд цаг ашигт малтмлын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалруудаар олгох зохицуулттай байсан хэдий ч ашигт малтмлын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олголтыг 2010-аас 13 онд 3 жилийн хугацаагаар 2019 оны эцсээс 1 жилийн хугацаагаар нийт 4 жил зогсоосон байдаг. Энэ нь одоогийн мөрдөгж байгаа хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн зохицуулаагүйгээс хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэх, хайгуулын ажил зогсон байдалд орох, салбарын хөрөнгө оруулалтыг хөмөх нөхцөлийг бий болгосон бөгөөд наривчилсан оновчтой зохицуултыг сонгон шийдвэрлэх шаардлага зүйн ёсоор үүсэт байна. Ийм хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох зохицуултыг тусгалаа. Хоёрдугаарт одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа ашигт малтмлын тухай хуулиар аж ахуйн нэгжүүд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэхээр тусгасан бөгөөд нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх бодлого тодорхойгүй байна. Ийм тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмын баяжуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа харилцааг эрх зүйн зохицуулалттай болгох, ашиглалт баяжуулалтын тусгай зөвшөөрлөлтөд этгээдийн үйл ажиллагаанаас үүсмэл ордыг бусад этгээд ашиглах тохиолдолд баяжуулалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглахаар тусгалаа. 3. Цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр чухал ашигт малтмалд критикал минералын ханган нийлүүлэлт эрсдэлтэй тулгарч байгааг улс орнууд анхааралд авч бодлого стратеги шинжлэх, хэрэгжилтийн арга хэрэгслүүдэд өргөжүүлэх, үндэсний болон үйлдвэрлэл ханган нийлүүлэлтийн оюулгүй байлыг баталгаажуулах арга хэмжээг эрчимтэй хэрэглэхийлсээр байна. Үүний улмаас чухал ашигт малтмалын эцсийн хэрэглэгч улс орнууд төдийгүй түүний ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээд оролцогч, олборлагч, боловсруулагч улс орнууд ч чухал ашигт малтмалын бодлого стратеги тодорхойлсоор байна. Одоогоор дэлхийн улс орнууд 30-35 элементийг чухал ашигт малтмалын жагсаалтад хамруулсан бөгөөд Монгол улсад эдгээр элементүүдийн хоримтлал бүхий цэгүүд тогтоогдсон байна. Иймд манай улс чухал ашигт малтмалын бодлогоо тодорхойлж олон улсад танилцуулснаар энэ төрлийн ашигт малтмалын судалгааг үнэлэх, шинээр орд газруудыг нээх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, хөрөнгө оруулалт татах, технологийн дэвшлиг нутагшуулах, бэлдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын дэд үтс хүний нөөцийн чадвараа бэхжүүлэх боломж нээгдэнэ гэж үзлээ. Дөрөвдүгээрт ашигт малтмалын нөөц ашигчны төлбөрийг бүрдүүлж буй хувь хэмжээнээс хамаарч тухайн орон нутагт нь илүү хуваарлах зорилгоор төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулаа. Тухайлбал орон нутагт уулуурхайн үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан уурхайн олборлолт хийгдэж буй аймагт төлхөө хуваарлах бодлогыг баримталж төсвийн тухай хуулийн 59-7 заасан ашигт малтмалын нөөц ашигчны төлбөрөөс төлбөрсөн орлогыг орон нутаг дахин хуваарладаг хувь хэмжээг нэмэгдүүлэх болон ашигт малтмалын нөөц ашигчны төлбөрөөс орон нутгийн хөгжлийн санд хуваарлагдах хувь хэмжээг нэмэгдүүлэх зохицуултыг хуулийн төсөлд тусгасан. 5.
Зэсийн салбар томоохон тооцогдож буй улс орнуудын тухайд дунджаар 8-10% ашигт малбарын нөөц ашигсны төлбөрийг ногдуулж байна. Ашигт малбарын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 5 дахь хэсэгт заасан зэсийн ашигт малбарын боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малбарын нөөц ашигсны төлбөрийн хувь хэмжээг хэд өндөрөөр тогтоож өгсөн нь Монгол улсад шинээр зэсийн ордог ашиглалтанд оруулах нөхцөлийг бууруулж байна. Иймд зэсийн ашигт малбарын боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малбарын нөөц ашигсны төлбөрийн хувь хэмжээг олон улсын жишгт нийцүүлэн тусгасан бөгөөд төсвийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор Эрдэнэ үйлдвэр төрийн өмч үйлдвэрийн газрын төсөв төлрүүлж байгаа ашигт малбарын нөөц ашигсны төлбөрийг хэвээр үлдээхээр зохицуулсан. Хуулийн төсөл батлагснаар одоо үйлдвэрлэж байгаа 2.1 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэл хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 3.3 сая тонн хүртэл буюу 47 хүртэл хувиар амнаа ногдуулалтыг 225 их найд хүртэл буюу 37 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2028-аас оноос 2030 оны хооронд хайгуулын ажил гүйцэтгэж нөөцийг тогтоосон 20 төсөл хэрэгжих боломж бүрдэж нийт 5.7 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж улс орон нутгийн төсөвт 13.5 их найд төгрөгийн татвар хураамж үүнээс амнаатаар 4.1 их найд төгрөг төлрүүлж шинээр нийт 6986 шууд ажлын байр бий болохоор байна гэсэн тооцоололттой байна. Гэвч оюут толгой төслийн бүлэг ордын харьяанд байгаа онтрэгийн хилцээр одоо үргэлжилж байгаа учраас шивээ толгой боломж авахлант лицензийн талбай дээр хөрөнгө оруулалтын одоо гэрээ хийх ажил бэлтгэл ажил хийгдэж байгаатай холбоотойгоор дээрх зэсийн салбарын амнаатыг төр хугацаанд хойшлуулах хүсэлттэй байгаа. 6. Уулуурхаан салбарт хувийн хвшлийн оролцоо нээлттэй болсон сүүлийн 30 жилийн хугацаанд нөхөн сэргээлт, хаалтын эрх зүйн зохицуулалт хангалтгүй, тунхагийн шинжтэй, ёс төдийн хэв шинжээг ангуулсан, цөөн тооны зохицуулалтаагаас эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 8000 орчим га талбай төрж, хариуцлагагүй уулуурхаан нөлөөлөлд өрсөн орон нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон ба ард иргэдийн эрх ашиг, байгаль орчноо хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудын уулуурхаан эсэргүүцэх үйлдэлүүд удаа дараа гарах болсон. Хариуцлагатай уулуурхайг төлөвшүүлэх зорилтын хүрээнд уурхаан болон баяжуулах үйлдвэрийн хаалтын эрх зүйн зохицуулалтыг тусгаж уг харилцааг боловсронгуй болгоно. Ашиглалтын болон баяжуулалтын тусгай зөвшөөрөл олгоход хаалтын урьдчилсан төлөвөөг техник эдийн засгийн үндсэл тулгуур нь боловсруулсан байхыг шаардах бөгөөд олборлолт, баяжуулалтын үйл ажиллагааны туршид хаалтын төлөвлөлтийг бодит нөхцөл байдалд нийцүүлэн тодорхой давтамжтайгаар тодтогч байхаар зохицууллаа. Зарчмын хувьд явцын нөхөн сэргээлтийг дэмжих ба хаалтын санхүүжилтийг бүрдүүлэх болон гүйцэтгсэн нөхөн сэргээлт олборлолт гэсэн ашигт математикийн хэмжээнд үндэслэн тооцож жил бүрийн уулын ажлын болон баяжуулалтын тайлангийн хамт тайлагнах гормыг нэвтрүүлнэ. Тус хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу салбарын орцогч талууд болох иргэд аж ахуйн нэгж төрийн болон төрийн бус байгууллага олон улсын байгууллагуудад танилцуулан хэлэлцүүлсэн бөгөөд 21 аймгийн иргэд нутгийн болон орон нутгийн байгууллагуудад хэлэлцүүлж нийт 1448 санал авч саналыг нэгтгэн боловсрууллаа. Монгол Улсын их хурлын эдийн засгийн байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хууль нийцүүлэн боловсруулсан ашигт малбарын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлцэх асуудлыг хэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.